туршлагатай хүн учраас дэмжиж байгаамаа. Би орон нутгийн ажилтай холбоотой 3 санал давчхан хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт нь за манай Өвөрхангай аймагт за зөвхөн Өвөрхангаарч биш Орхон голын бохирдлын асуудал гэж маш хүнд асуудал байгаа. Энэ бол Монгол улсын 5 аймгийн 63 сумыг хамарсан ийм гамшигын асуудал байдаг. 2010 оноос хойш Орхон голын бохирдлын асуудал жил бүр яригдж байгаа. Өнөөдөр бол гамшигын төвшөнд хүрчихсэн байгаа. Би тэр хөрөлцөх сайдыг томилох үеднээс үг хэлье гэж бодож байгаа чадсангүй. Хөрөлцөх сайд ч гэсэн онцгой анхаараарай. Гамшиг болчихсон юм байна. Архангай ангид Цэнхэрсүм нутагт ширтийн хөндөд хууль бус болон хууль зүйн дагуу олон уурхаанууд үйлдвэрлэл явуулж байгаа. Эдгээр бол одоо энэ голыг бохирдуулж байгаамаа. Уул нь урт нэртэй хуулинд орчихсон байж байгаас өнгөрсөн онд засгийн газар шийдвэр гаргаад урт нэртэй хуулиас энэ Архангай ангид Цэнхэрсүмыг нутгийн тодорхой хэсгийг бол урт нэртэй хуулиас гаргаснаас болоод Орхон голын бохирдол ихэнх хэмжээгээр нэмэгдсэн юм байна. Тийм учраас би нэгдүгээрт нь оюун хорол сайдыг үүн дээр их онцгой анхаараарай гэж хэлэх гэж байгаа. Хоёрдугаарт нь манай Батүлзийн сумын нутаг тусгай хамгаалалттай газар нутагт ордё. Энтэй холбоотойгоор нөгөө хөлийн зэс нь тусгай хамгаалалттай газар нутагт орсонтой холбоотойгоор сумын иргэд газараа өмчилж эзэмшиж чаддаггүй. Тийм учраас сумын төвийн газар эдлэврийн тэг гортгийг өргөжүүлэх тусгай хамгаалалттай газараас гарах тухай асуудал байгаамаа. Энийг бол аймаг орон нутаг олон жил тавьсан. Тийм учраас энэ асуудлыг би оюун хорол сайдыг анхаарлаа хандуулж ойрынгүй шийдвэрлэж өгөөрэй гэж хэлэх гэж байгаа. Энэ засгийн газрын тогтоолгороо явуулчихад болдог асуудал байгаамаа. Гуравдугаарт нь агарын бохирдлын асуудал байгаль орчны сайдын эрхлэх хүрээний гол ажил. Агарын бохирдлын асуудлаар сүүлийн үед өмнөх засгийн газруудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зөвхөн Улаанбаатар хотод агарын бохирдлын асуудлыг авч үздэг юм а. Хөдөө орон нутгийг авч үздэггүй. Аймгийн төвүүдийн агарын бохирдлын асуудал хүнд байгаа. Тийм учраас эх 4 жил хэрэгжүүлэх бодлоготой та энэ аймгийн төвүүдийн агарын бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарал тавьж ажиллаарай гэж хүсэж байна. Ингээд баярлалаа, амжилт хүсье.